За ерөнхий зайдаар томилогдсон учрлын үед татврын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо дахин хилцэж нэмэлт засах одоо шаардлагатай зүйл байвал заснаа гэдгийг мэдгдсэн байгаа. Тэгэхээр таны харж байгаагаар одоо нэгэнд өргөн барьсан энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүд засах шаардлагатай гэж үзэж байгаа зарим заалтууд байгаа хэсэг талаар асуумаар байна л да. За хувийн яг анх нөгөө санаачилсан оюун эрдэнэ ерөнхий сайд болохоор татврын реформ хийнэ гэдэг зарласан тий. Одоо тэгэхээр манайхан бол эрс шинжилэл хийх нэ, ер нь одоо шал өөр орчин болгох нэ гэж хүлээсэн. За гэвч 2 жил хэрэгтэй баг 2 жил гарч болж байгаа шиг байна тийм ээ. Одоо санал цуглуулад, ярилцаад тэгээд боловсруулад нэг өргөн бариа буцаж татаад дахиад өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ нь бол нэмэлт өөрчлөлт хэлбэртэй болж хувирсан. Тэгээд энэ нэмэлт өөрчлөлт хэлбэрүүдэд яг зөвхөн шинжилгээний агуулгатай зүйл бизнесийн орчныг таатай болгох өөрчлөлтүүд бас тусгасан уу гэвэл тусгасан. Тухайлбал одоо аж ахуйн нэгжийн орлого албантрын тухай хуулийн одоо татрын одоо шатлалын тоог нэмэгдүүлсэн. Тэгээ одоо 6 тэрбум хүртэл 10% татвартай 6 тэрбум хүртэл төгрөгийн ашигтай байвал тийм ээ. За 6-аас дээш төгрөгийн одоо ашигтай байвал 25% шууд ийм татвартай байсан бол одоо 6-аас 10 тэрбум одоо хүртэл нэг шатлалтай дахиад 10-аас одоо дээш тэрбум байх юм бол одоо татвар ногдуулах орлого нь за 25% шатлалтай гэх мэтчлэнгийн үндсэндээ бол бас яг нь орлогын татврын ачаалтыг бууруулахад чиглэсэн бол одоо төсөл явж лээсэн. За хувийн орлогын албантрын тухайд бол харин ерөөс одоо шинжилэл болж чадаагүй гэж би бол одоо үзэх гэж байгаа юм. Өргөн барьсан байгаа төслийг. Ер нь бол хувийн орлогын албан татврыг иргэний одоо бодит орлогыг нэмэгдүүлэх тэ өрхийн амжиргааг дэмжих ялангуяа нөгөө халамжаас хөдөлмөрлөдөг иргэн халамж авдаг иргэнээс хөдөлмөрлөдөг иргэнд одоо иргэдээ шилжүүлье одоо өөрчлөё одоо энэ халамжийн бодлогыг ер нь бол одоо өөрчлөх ёстой юм аа иргэдийн ер нь бол халамжийн бодлогын үндсэн зарчим нь иргэдийг бэлэмжлэх сэтгэлгээнд одоо муузан сургахгүй байх за тэгээ цаашаа доктортой үргэлжлэх боломжтой байх за одоо засгийн газраас ч гэх юм уу одоо дэвшүүлж байгаа бодлогуудтай нийцтэй байх гэх мэтчлэнгийн үндсэн зарчмуудад нийцэх ёстой. Гэтэл манай халамжийн бодлого бас тэр зарчмыг одоо зөрчөөд байгаа гэж үздэг олон хүн шүүмжилдэг тийм ээ. Тэгэхээр ер нь бол халамжийг бууруулахын тулд нөгөө талдаа иргэдээ төвтэй ажил хөдөлмөр эрхлэх, хуваарь бизнес эрхлэхийг дэмжих ёстой. Тэгэхээр энийг бол мэдээж татрын бодлогоор дэмжих ёстой. Гэтэл бол хувийн орлогын албан татрын өргөн барьсанд бол одоо өргөн барьсан төсөл дээр бол хувийн орлогыг одоо өрх бүлийн орлогыг дэмжих тэр одоо өрхийн бүтцийг дэмжих талаар дэмжсэн одоо зохицуулт байх талаасаа бол ер нь учир дутагдaltaй гэж харж байгаа. Ялангуяа одоо цалинд оногдуулах одоо татврын шатлалын хэмжээ одоо хിവэр үлдээсэн. Гэтэл тэр нь бол 2022 оны тоо байгаа. Гэтэл одоо 2026 эрчил 2027 ингээд нэрлсэн цалин жил бүр улам одоо өсөж байгаа. Гэтэл одоо тухайн цалингаар худалдан авах төгрөгийн худалдан авах чадвар өдөр бүр одоо суларч байгаа. Энэтэй харьцуулах юм бол тэр бол одоо эрс шүүмжлэхээр л хувилбар байсан. Тэгээд нэмэлт өөрчлөлтөөс харах юм бол иргэдийн цалингийн орлого нь 500 сая төгрөг хүртэлх дүнгээс бол хувийн орлогын албан татварыг 100% хөнгөлнө гэсэн мэт. Тэгэхээр энэ нь бол хит одоо өгөөмөр буюу одоо татврын хөнгөлтийг бол хитүүлсэн гэж та үзэж байна уу? Гэхдээ ер нь бол би хувийн орлогын албан татврын хөнгөлөлтийн бодлогыг хангалтгүй гэж үзэж байна. Аж ахуйн нэгжүүд бол харьцангуй одоо бас олон янзын 1% татвар тийм ээ. Тэгээд 90% буцааж авах гэл ингээл олон зохицуулт одоо хөнгөлтийн за тэр 22-9-оор одоо нийгмийн одоо хариуцлагын талаар авч явуулсан арга хэмжээнийг одоо зардлыг хөнгөлөхөд өдөд хэдий одоо зохицуултууд бас харьцангуй байгаа. Гэтэл хувь хүн дээр бол үндсэндээ одоо хөнгөлжүүлэлт гээд байх зүйл байхгүй. Байсан нэг орон сууцны хөнгөлөлтийг хүн насандаа нэг л удаа эдэлнэ. За тэрнийг одоо 15 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа гэж байгаа боловч ер нь бол хамрах хүрээ хүртээмжийг бас бууруулсан байгаа. За тэгээд ер нь бол нөгөө хувь хүний орлогын албан татврын хувьд яг уу иргэний орлогын албан татврыг одоо 1% үргэлжлүүлэх юм шиг байгаа юм. Тэр 500 сая төгрөг гэдэг бол үндсэндээ би тэр тогтмол тоо тавихыг одоо шүүмжилдэг. Яг гэвэл одоо хэрэгжүүлж байгаа хүчин төлөвлөлтөнд өрдөж байгаа хуулийн дээр 0-оос 240 мянга хүртэл төгрөгийн татврыг хөнгөлж байгаа юм жилд. Тэр нь сард 20 мянга хүртэл. Гэтэл 3 сая төгрөгнөөс дээш төгрөгийн цалинтай хүн одоо татврын хөнгөлт үндсэндээ идэлхгүй 0-оос 500 мянга сарын цалинтай хүн одоо 20 мянган төгрөгийн хөнгөлт идэлж байгаа. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн үсний доод хэмжээ 792 мянга болчихсон. 500 мянган цалинтай хүн гэж байхгүй. Тэгэхээр одоо хуулийн дээр 500 мянган төгрөг гээд энэ яг анх хөдөлмөрийн хүмүүс санал өгтөө хөдөлмөрийн үсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг хөнгөлж чөлөөлчээч
гэдэг ийм саналыг оруулж исэн. Гэтэл тэрнтэй дүүцүүлээд нэг 800 мянган төгрөгийн орлогыг хөнгөлнө гэж анхны хөлбөр дээр байсан. Тэгээ тэрний явсаар гад саяны хөлбөр дээр бол 500 мянга болж хувирсан. Энэ одоо бодвол нөгөө төсвийн одоо орлого тасалтнаа их хэмжээгээр буурнаа л гэж үзэж байгаа. Гэтэл одоо бааз суурьа нэмэгдүүлэх талын өөрчлөлтийг хийж ижил энийг нөхрөлдөө ер нь бол хувийн орлогын албан татварын нийт орлогын 80 орчим хувийг зөвхөн цалингийн одоо орлогод оногдуулсан татвараас цуглуулад байгаа байхгүй. Гэтэл цаана түрээсийн орлого одоо бусад хөрөнгийн орлого гэдэг одоо орлогын одоо татварын бааз суурь бол одоо зөндөө байгаа. Тэгэхээр зэрэг энэ 500 мянган төгрөг гэдгийг бол одоо тодорхой хугацааны дараа одоо сарын 50 мянган төгрөг гэсэн үг шүү дээ. Одоо бараг юу ч худалдаж авах чадваргүй. Ямар ч одоо үр дүнгүй зүйл болно. Ингээд шинжил хийх гэж хичнээн удаж байна тийм ээ. Ингээд тэр дараагийн шинжилэл болтол одоо нөгөө 500 мянган төгрөг чинь буюу 50 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт 500 мянган чөлөөлт байна. Нэг их тийм үр дүнтэй хүний амьдралд төдийлөн одоо дөрвтэй одоо тийм нэмэр ханд болчих дүү биш болж хувирах баха гэж хардаг. Тэгэхээр хүлээлтийн үед яг одоо энэ хуулийн шинжилэл батлагдсан тохиолдолд ерөнхийдөө хүлээлтийн үед бол за ялангуяа иргэдэд чиглэсэн хуулиас гадна бизнес эрхлэгчдийн чиглэсэн хуулиас харах юм бол ерөнхийдөө яг хоёр талтай байх шиг байна л да. Зарим одоо талаар яг бас сансан хэмжээнд өөрчлөлт ороогүй гэж үзэж байгаа шиг байна. Зарим нөгөө талаар бас илүү сайн хүлээлт авах шиг байна. Бизнес эрхлэгчдэд дэмжиж байна гэсэн хүлээлт бас өндөр байх шиг байна. Тэгэхээр таны харж байгаагаар ер нь одоо хэлцэх эдгээр шинжилэл нь яг тооцоолол механизмын хувьд яг одоо байгаа хуулийн хэрэгжилтээс яг юугаараа бодит өөрчлөлт авчирхаар энэ ялангуяа бизнес эрхлэгчдэд нэмэгдсэн үртгийн албан татварын тухайд бол би арай одоо бас харьцангуй одоо эерэг өөрчлөлтийг авчирхаар төсөл гэж харж байгаа. Одоо энэ нэмэлт өөрчлөлтийн төслийг. Тэр жишээлбэл одоо нөгөө манай бизнесийн маш их татварын өрөнд ороод байна. Тэр татварын өрийн ихэнх дийлийнх нь ер нь бол нэмэгдсэн үртгийн албан татварын үр эзлээд байна гэдэг байна шүү дээ. Гэтэл нөгөө жижиг дунд за ялангуяа одоо дэлгүүрийн бизнес, худалдааны бизнес эрхэлж байгаа одоо бизнес эрхлэгчдийн хувьд ялангуяа бүртгэлтэй албан ёсоор одоо тайлангаа өгдөг, баримтаа өгдөг бизнес эрхлэгчдийн хувьд бол нийт худалдан авалтын 60 орчим хувь нь нэмэгдсэн үртгийн албан татваргүй одоо зах худалдааны төвүүдээс худалдан авалт хийчихэд байна гэж хэлээд байгаа. Энээс болоод одоо нөгөө борлуулалтанд огдуулсан нэмэгдсэн үртгийн албан татвараас асуулах нэмэгдсэн үртгийн албан татвар байхгүй. Ийм учраас одоо татварын их хэмжээний үр хоримтлагтаад ирээд байгаа. Энийг шийдэхийн тулд тэр 400 сая хүртэл төгрөгийн орлогод одоо харилцах тансаараа гүйлгээ хийсэн бол одоо нөгөө харилцагч талд нь баримт үүсгээд ингээд худалдан авагч талд 10%-аар тооцоолж хасаад харин харилцагч буюу борлуулагч талаас бол 10 биш 1% татвар төлөвлөх. Энэ зохицуултыг би одоогийн нөгөө татварын хэмжээний үр хоримтлагдсан дансаа хаалгаад байна. Инээтрий гэж байгаа энэ зүйлийг одоо зохицуулах, татварын одоо өөрийн дарамтыг бууруулах гэсэн ийм зохицуулт болж чадах байх гэж харж байна. Нөгөө талаасаа тийм мэдээж бэлэн бусаар яг л одоо бэлэн мөнгө тоолоод зогсож идэх хүн байхгүй шүү дээ. Хоёрдугаарт болохоор зэрэг нөгөө гадаадаас одоо үйлчлэгээ авлаа шүү дээ тийм ээ. Оршин суугч бас этгээдээс одоо Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэгээ авахар одоо татвар суутах хэрэгтэй болж таардаг. Одоо 30% татвар суутах болж байгаа. Нэмэгдсэн үртгийн албан татвар 20%, одоо биш ээ нэмэгдсэн үртгийн албан татвар 10%, ашигын татвар 20% гэдэг. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татварын 10% хичнээн суутгаж байгаа ч гэсэн энд байгаа харилцагч төлж байгаа. Тэгэхээр энийг нөгөө эндх харилцагчийн худалдаа авалтын дүнд оруулж хасалт хийдэггүй байсан. Энийг хасдаг болох одоо зохицуулт явьж байгаа. Мөн үндсэн хөрөнгөнд одоо худалдаж авсан зүйлийн одоо нөтийг үндсэн хөрөнгөний зорилтоор худалдаж авсан зүйлийн нөтийг шууд хасдаг болохоор одоо хувь тэнцвүүлээд хойшлуулад байгаа тийм. За ийм зохицуулт нь бол бизнесийн харьцангуй эерэг одоо зохицуултыг авчрах. Харин зүгээр энэ хуулиа дагуулад ялангуяа татварын алба гэж байдгүй холбогдох албатуудын нөгөө аргачлал заавар зөвлөмжийг маш сайн гаргаж өгч нөгөө яаж мөрдөх юм бэ? Тухайн зүйл залтыг юу гэж ойлгох юм бэ ч гэдэг юм уу. Одоо жишээлбэл тухайлбал зээлийн үйлчилгээ гэдэгт яг юг ойлгох юм? Мал эмнэлгийн үйлчилгээ гэдэгт юг ойлгох юм ч гэдэг юм уу. Ингээд нэг юм тухайн үйлчилгээнүүдийг одоо яаж оногдуулах тухай зохицуултыг наривчилж зохицуулах ажлыг одоо яаралтай хийх ёстой байх. Одоо ер нь бол ийм зохицуултыг хийхгүй маш их удаж байна. Энээс болоод нөгөө бизнес эрхлэгчид бас татварын хуулийг нэг мөр дагаж мөрдөхөд тодорхойгүй байх, ойлгомжгүй байх, янз бүрээр дагаж мөрдөх. Мөн ялангуяа баг одоо татварын албаны зарим ажилтнууд хүртэл өөрөөр тайлбарлах ийм байдал үүсдгийг ер нь бол нэг мөр болох хэрэгтэй байна. Харин энийг дагаад нэмэлтээр татварын хуулиудын шинжилгээг дагаад өөрчлөх ёстой бас нэг зүйл. Ер нь бизнест саад одоо дотгор болж байгаа. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид саад болж байгаа нэг зүйл юу вэ гэвэл энэ зөрчлийн тухай хуулийн агуулгууд байгаа. Энэ нөгөө тайлангаа хугацаанд нь тушаахгүй бол гэдэг тийм ээ. Одоо санхүүгийн тайланг, одоо дүүргүүдийн төрийн сан
одоо хариуцдаг. За нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, нийгмийн даатгалын байгууллага хариуцдаг. Татрын тайлан, татрын алба хариуцдаг. Ингээ 3 газарт 3 өөр янзын тайлан, янз бүр. Тэгээд татрын тайлан чинь одоо нэг л тайлан биш, хэд хэдэн тайлан тий одоо зарим газар 10 гаруй тайлан өгч байгаа. Ийм жижигүүд бол нэг дор хаяж 3 4 тайлан өгч байгаа. Тэгээ энэ тайлангуудыг хугацаа хойжгдуулсан гэдэг зөрчлийн тухай хуулиар торгоно гэдэг. Гэт энэ нь өөрөө маш их хатуу шилжил 4.5 сая төгрөг, 1.5 сая төгрөг, 250 мянган төгрөг гэх мэтлэнгээр. Тэгээ энэ нь ямар тохиолдолд оногдуулах нь тодорхойгүй шууд хатуу одоо заачсан. Тэгээд одоо татрын байгууллага, татрын ажилтнууд янз бүрээр хэрэгжүүлдэг. Тэгээд татварлагч өөрөө тэрнээс тайлангаа өгч чаддаггүй энэ торгуулаас болоод гэт татрын албаны үндсэн анхны үүрэг нь бол татрын хуулийг дагаж мөрдүүлэх, дээрээс нь татвар төсвийн орлогоо бүрдүүлэх шүү дээ. Гэтэл чин төсвийн орлогоо бүрдүүлэх гээд татрын ногдлоо хийх гээд тайлан гадар шахах гэдэг зөрчлийн тухай хууль бариад. Тэгээд татрын ерөнхий хуульд мөн ялгаагүй энэ нөгөө хүндэтгэн үзэх шалтгаанаар тайлангаа хойжгдуулсан бол нотлох баримт гэж байгаа. Тэгэхээр тэр нотлох баримтууд нь одоогийн өнөөдрийн одоо амьдрал практикт нийцэхгүй ийм одоо хитрхи хатуу ийм хит одоо бас хувийн одоо мэдээлэл рүү халтсан шинжтэй энэ зүйлүүд авчрахыг шаардсан ч гэдэг юм. Тэгэхээр энэ татрын ерөнхий хууль энтерт бол тэрийг бас одоо зохицуулах зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр баг одоо дахиж нэг харж үзэх нь зөвч байж магадгүй. Тэрээс ерөнхийдөө бизнес эрхлэгчдийг бол дэмжсэн гэдэг утгаараа өөрчлөлт оруулсан гэж бодлого зохицуулалтын зөрчлийн зүгээс бол мэдэгдэж байгаа. За гэхдээ ерөнхийдөө бааз суурийг тэлэх бол шаардлагатай. Одоо жижиг бизнес эрхлэгчдийг бол дунд болгох, дунд бизнесийг том болгох, том бизнесийг бол гадаад зах зээл рүү гаргах байдлаар одоо дэмжих бодлого юм а гэж тодорхойлж байгаа. За гэхдээ одоо аж ахуйн нэгжүүдэд бол ашигын татварыг 15% болгон засварын нэмэлт татварыг тогтоож өгсөн. Энэ яг бизнес эрхлэгчдэд яг боддоор ямар дэмжлэг болно гэж та харж байна. Бааз суурийг тэлэх. Нөгөө шууд 6 тэрбумаас дээш илүү одоо татвар ногдуулах орлоготой бай ашигтай болчихсон. Шууд 25% татвар ногдуулах гэдэг шүү дээ. Гэтэл тэр 25% пунктыг арай бууруулж байна да тийм ээ. Тэгэхээр завсрын хувь хэмжээ гэдэг чинь ийм дундаж одоо хэмжээний бизнесийг арай бас дэмжиж байгаа. Гэхдээ энэ 6 тэрбумын татвар ногдуулах орлогын 10% шатлалыг бас одоо өсгөх шаардлагатай юу гэдэг бас асуудал яригдах. Яагаад гэвэл энэ 6 тэрбумчаас 2020 онд тогтоосон дүн өнөөдөр 2026 он 2020 оны 6 тэрбум төгрөг өнөөдөр хэдэн төгрөгтэй тэнцсэн бэ гэдгийг харгалзаж үзчихээж хамгийн доод босгыг бас нэмэгдүүлэх шаардлага байж болох. Тэгэхээр төсөвт нөлөө нь бол 2.7 их найд төгрөг гэж юм. Тэгэхээр яг хуулийг бол хэрэг баталсан тохиолдолд шатаараатай хэрэгжүүлэх байдлаар бас төсөвт шингээнэ гэж шингээх байдлаар эрсдлийг бол зохицуулна гэж сангийн сайдын зүгээс бол мэдээлж байгааг. Гэхдээ яг энэ бодит ямар эрсдлийг даавалж ингэж таарч байна. Яг ойрын хугацаанд бол яг зүгээр энэ нөгөө нийт эдийн засгийн өсөлт бас тийм одоо тааламжтай биш. Бизнесийн орчин гадаад зах зээлийн нөхцөл байдал төдийлөн тааламжтай биш байна. Энэ үедээ давцаж байгаа учраас магадгүй одоо төсвийн бүрдүүлэлтэнд сөрөг нөлөөтэй байж болох юм. Гэхдээ магадгүй манай одоо бизнес бол харцсан юу төсвийн орлогын ихэнх дийлэнх хувийг бол цөөн аж ахуйн гэж бүрдүүлдэг. Тэгэхээр угаасаа л нөгөө зэс нүүрсний үн экспортын байдлаас одоо шууд хамааралтай байдаг. Гэвч одоо ирээдүйд бол өөр төрлийн одоо бизнесээр одоо төсвийнхаа орлогыг бүрдүүлэх, ирээдүйн татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ одоо санаачлага одоо шинэ төрлийн аж үйлдвэрийн байдаг юм уу, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энийг одоо яадаг юм те эхний гарааны бизнесийг дэмжих гэх мэтчлэнгийн заалтуудыг бол зайлшгүй оруулах. Одоо ийм дэмжлэгүүд л зайлшгүй шаардлагатай байгаа. Гэхдээ энд аливаа татварын хөнгөлж чөлөөлтийг хугацаатай тодорхой зорилготой байхгүй бол зарим бизнес нь бүх насаараа одоо бүх хугацааны туршид хөнгөлж чөлөөлтөнд хамрагддаг. Зарим бизнес нь тэрний гадуур байдаг. Ингээд тэгш биш одоо өрсөлдөөнийг бий болгоод байгаа байдлыг ч бас харгалзах хэрэгтэй. Ер нь татрын хөнгөлж чөлөөлт одоо оновчгүй байгаад маш их олон тооны болоод ирэх юм бол эргээд одоо бизнесээ гажуулдуулдаг тийм ээ. Эргээд одоо татрын одоо даган бүртгэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Тэгш удраг байдал алдагддаг. Ийм зүйлс бас байгаа гэдгийг харах хэрэгтэй байна.